Сайн байцгаана уу? Сэтгүүлч Мария Латышева байна. Би улаан удахтаас ирсэн. Фитнесээр хичээллэх, зөв хооллох, сайхан хөгжим сонсох, ийдэг, хамгийн гол нь эерэг хүмүүстэй харьцахыг эрхэмлдэг. Миний найзуудын зөвлөсөн ёсоор би Улаанбаатар хотод ирээд байгаа юм. Энэ сайхан хотыг өөрийн нүдээр харж, танилцж, илүү ихийг мэдхээр шийдлээ. Ингээд хаанаас чанартай бараа бүтээгдэхүүн худалдан авах, хаан цагийг зугаатай өнгөрүүлж болох талаар өгүүлэх бяцхан аялалдаа хамтдаа гарцгаая. Мэдээж Монголд ирээд валют солиулах хэрэгтэй болно. Валют арилжааны өргөн боломжтой газар л да. Таныг машин сууж байхад ч хүртэл тосож үйлчилдэг. Тэгтээ тосож үйлчилж байгаа энэ хүмүүстэй болгоомжтой харьцаж, болж игэл банк, валют арилжааны цэгүүдээр үйлчлүүлээрэй. Ханш хэд вэ? Рубль ямар ханштай байгаа вэ? Өрөө юм уу? Какой курс? 44. Өнөөдрийн рублийн ханш хэд вэ? 44 гинэ. 44. Үгүй ээ, яагаад вэ? Надад 1 рублийг 44 төгрөгөөр солихыг санал болголоо. Харин би 44 төгрөг 60 мөнгө болгож нэмье гэсэн зөвшөөрдөггүй шүү. Аль бие усны валют арилжааны цэгийн ханш ямар байгаатай одоо очиж танилцъя. Гадаа валют сольж байгаа хүмүүсийн ханштай нь харьцуулаад харъя. Холж явах шаардлага гарахгүй бид угаасаа 8 шарга төвийн хажууд ирээд байна. Баярлалаа. Орос улбаны улсын банкны картууд Улаанбаатар хотод ажиллахгүй. Тийм учраас валютаа солиулахын тулд 8 шарга төвийг зорин ирэх шаардлага гарна. Жуулчид ихэвчлэн энэ нэрж мөнгөө солиулдаг. Валют арилжааны олон цэгт магадгүй цэг бүрийн ханш нь зөрүүтэй байж болно. Тэгвэл тэр зөрүүний төдийлөн их биш. За ингээд бүгдээрээ өнөөдрийн ханштай танилцгаая. За тэр самбар дээр аль бие усны ханш 44 төгрөг 90 мөнгө гэж байгаа үстэй. Тиймээс гудамжны 8-ачтаас илүү ийм аль бие усны цэгээр мөнгөө солиулах нь аюулгүй бас ашигтай шүү. Та хэдэн төгрөгөөр рубль солиулж байгаа вэ? 44-ээр. Гудамжинд бас хүмүүс ижил ханшаар рубль солиё гэж байсан. Гудамжинд биш, энд илүү найдвартай шүү. За ингээд мөнгөө солиулчихлаа. Би гэдэг хүн чи ийм баян Монгол бүсгүй болчихлоо. Гарт хүртэл багтахгүй байна. Тэгвэл энэ мөнгө энд 7 хоногод хүрэхгүй байхаа. Мөнгөө солиулчихсан юм чи одоо такси барья. Улаанбаатар хотод хүссэн газартаа саадгүй хүрэхэд асуудал гарахгүй. Нийтийн тээвэр сайн хөгжсөн. За тэгээ шаардлагатай бол такси барьж болно. Зам дээр гараад гараа өргөхөд хангалттай. Зогссонгүй шүү. Арай ч үгүй дээ. Би уулзуур гарцны хажуу зогсож байгаа болохоор жолоочд намайг суулгахын тулд дүрмээ зөрчихгүй шүү дээ. Ажиглаад байхад Прус маркийн машинууд таксинд их явдаг юм шиг санагдсан. Мөн та гадаа хүүтэнд удаан зогсож машин хүлээх шаардлага гарахгүй. Такси барихаар гараа өргөсөн л бол нэг их удахгүй барьчихна гэсэн үг. Замын төвжирлийг бууруулах зорилгоор Улаанбаатар хотын захиргаанаас энгийн бөгөөд үр дүнтэй арга бодож болжээ. Улсын дугаарын сүүлийн орноос хамаарч хотын төв рүү нэвтрэх тээврийн хэрэгслийг зохицуулдаг. Таны машины улсын дугаарын сүүлийн орноос хамаарч 7 хоногийн 1 өдөр хотын төв рүү орох хориотой гэсэн үг юм. Энэ шийдвэр нь замын төвжирлийг бууруулахын зэрэгцээ, экологийн нөхцөлийг сайжруулахад чиглэгдсэн юм а. Улаанбаатар хотын хамгийн тулгамдсан асуудал бол төвжирэл гэдгийг хүн бүр мэднэ. Тиймээс А цэгээс Б цэг хүртэл хурдан хүрэхийн тулд жуулчид ч орон нутгийнхан ч таксигаар зорчдог. Такси энд тийм үнэтэй биш боломжийн мөнгөөр хүссэн газарт очихно. Гэхдээ төвжирлээ тооцож цагаа сайн төлөвлөөрэй. Боломжтой бол явган явах эсвэл скутер унж бас болно. Төвжирэлд цаг алдахгүй байх энгийн аргууд юм да. Найзуудаа Монголд намайг хамгийн ихээр гайхшруулсан зүйл бол энд маш олон хүн малгаагүй явах юм. Мөн хөх тэнгэрийн Монгол улсад одоо гадаа хасах 20 хэмийн хүйтэн байна. Надад бол хүйтэн санагдаж байна. Харин эндхийн иргэд бүр хүүхдүүд нь хүртэл малгаагүй явж байгаа зү. Монголын уламжлал хүнс нь өөх тостой мах голдуу зоог гүнцэг тэргүүтэн байдаг. Энэ дээрээд би хамгийн түрүүнд хуушур идэж үзэхээр шийдсэн. Үнэхээр амтлаг. Уяг хоол болохоор Монгол айл болгон хуушур хийж иддэг байх. Улаанбаатарт үндэсний хоол олон ресторан, зоогийн газрууд байхаас гадна солонгос хоолны ресторанч олон байдаг. Монголчууд солонгос хоолнд маш их дуртай. Тиймээс солонгос хоолны ресторан ихтэй байдаг бололтой.
Ресторануудад жинхэнэ монгол аргаар бэлтгэсэн тансаг хоолыг танд санал болгоно. Хоол нь маш амттай, порц ихтэй. Монголд ирсэн бол заавал үндэсний хоолыг нь идэж үзээрэй. Ирам. Ямар гоё амттай юм бэ? Улаанбаатар бол худалдааны олон төвтэй хот. Өнөөдөр Орос улбаны улсад зарагдхаа байсан бараа бүтээгдэхүүнийг худалдаа авахар манайханч олноороо ирдэг. Үн тэдлэл, чанартай брендийн хувцас мөн хүнсний бүтээгдэхүүнгээд өргөн сонголтыг танд санал болгоно шүү. Улаанбаатар хотын сүлжээ дэлгүүр супермаркетуудаас дэлхийн олон орны хүнсний бүтээгдэхүүнийг худалдаа авах боломжтой. Үнийн хувьд Орос улбаны улстай харьцуулахад бараг адилхан. Зарим нь хямд, зарим нь үнэтэй байх жишээтэй. Ерөнхийдөө үнийн хувьд манай Оросоос бараг ялгаагүй дээ. Театр, клуб, кинотеатр гээд Улаанбаатар цагийг зугаатай өнгөрүүлэх олон газар байдаг. Стрип клуб хүртэл олонтой. Мөн монголчууд караокед маш их дуртай, дуулах дуртай арт түмэн юм. Монголыг зөвхөн уудам тал нутаг гэж бодож байвал том эндүрэл. Улаанбаатар хотоос холгүйхэн элсэн говь, уул ус бүр хүрхрээгч үзэж болно. Нийслэлээс 50 км зайд орших горих тэрэлжийн байгалийн зогсолбор газар очоод автожираар нисэх боломжтой. Мартагдашгүй сайхан сэтгэл үлдээсэн шүү. Би орос хэлтэй нисгэгч Александртай хамт ниссэн. Азтай байгаа зү. Дундгов аймгийн Үлзийцэнмэн нутаг дахь Монголын аялал жуулчлалын гол үзмрүүдийн нэг цагаан суврагыг үзээрэй. Сая жилийн өмнө зинхэрдэж байсан далайн гүнд хуримтлагдсан хурдаснаас тогтсон өндөр багантай хотыг санагдуулам гайхалтай газар шүү. Байгалийн өвөрмөц тогтоц. Найзуудаа би Монголд ирээд хэд хончглаа өмнө нь ч бас олон удаа ирж байсан. Та бүхэн зөвлөхөд Монголд заавал ирж үзээрэй. Сэтгэл хангалуун үлдэнэ гэдгийг тань амлаж байна. Монголчууд маш зочломтой, байгаль нь үзэсгэлэнтэй сайхан. Мөн Улаанбаатар хот танд мартагдашгүй дурсамж үлдээх олон сайхан газартай шүү. Заавал зочлон ирээрэй.